За цөм хөтөлбөр маань сургалтын цөм хөтөлбөр сурах хүчиг эцэгхийн гарын авлага зөвлөмж. За тэгээд энэ суралцагчийн эзэмших чадвар гэсэн ийм зүйлүүдийг багтаасан байгаа. Чадвар маань ерөнхий чадвар буюу тусгай чадвар гэж байгаа. Тусгай чадварууд нь болохоор нөгөө судлагдахуунаараа өөр гарч байгаа учраас монгол хэлний тусгай чадвар юу байх юм бэ? За ямар чадварууд байна? Унших чадвар, бичих чадвар, ярих сонсох чадвар, хэлзүүн чадвар. За гэсэн ийм дөрвөн чадвартай ийм тусгай чадвартай байх нэ. За энэ монгол хэлний цөм хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ямар үр дүнд хүргэсэн юм бэ нүү? Модуль тус бүрийн төгсгөлд энэ дөрвөн тусгай чадварыг л эзэмсэн байх ёстой. Модуль тус бүрийн төгсгөлд. Энэ ерөөсөө энэ дөрвөн чадвар эхлээд зөвхөн унших нь гэсэн юм ерөөсөө байхгүй. Энэ дөрвөн чадвар дөрвөлээ бүх юун дээр тусгагдсан явж байгаа. За энэ цөм хөтөлбөрийн маань агуулга юу вэ гэхээр бид нар ийм бүлэг сэдвээр илэрхийлсэн байгаа модулуудаа. За саяны унших чадвар. За агуулгын залгамж гэдэг бид нар чадвараараа гаргацсан байгаа. Жишээлх юм бол 1, 2, 3 дугаар ангид унших чадвар дээр юу байх юм бэ? Үгийг ойлгох түвшинд юу байх юм? Эхийн агуулгыг ойлгох түвшинд юу байх юм гэдэг ингээд ангиараа хоошо нэвт байгаа. Тэгээд ингээд залгамж холбоонд жишээлх юм бол 1-р ангид эхийг уншаад энгийн асуултанд хариулах гэж байгаа биз? За тэр тодруулсан хэсгийг харчаараа багш нараа. Хоёртоо энэ нь яаж өргөжөж орж ив? Сонгож давтан унших. Дараа нь яасан бэ? Яагаад? Учир шалтгаан гэхээр яагаад? Ямар учраас гэд ингээд асуултууд маань өшөө өргөжөөд ингээд агсан төвшөнд ингээд ороо явчихсан байгаа. За унших чадвар мөн ингээд үргэлжлээд явж байгаа. Эхийн 70 утгыг бүтээлчээр ойлгох төвшөнд анги болгонд юу байна вэ? За энэ шүлэг гэхэд та нар хардаа. 1-р ангид шүлгийг цээжлэх. За дараа нь юу гэж байна? 2-р ангид болонгод тод хэмнэлтэд унших. За хэрэглээний их унших гэдэг дээр. За тэгээд дараа нь яаж вэ? Үйл ажиллагааны заавар уншиж мөрдөх гэдэг маань дэлгүүрээс ороод хүнсний бүтээгдэхүүн сонгож авахдаа тэр зааврыг уншиж чаддаг болно. Эсвэл номон дээр байгаа ингээд заавар өгсөн байдаг чинь энийг гүйцээж өчээрээ нөхөөрөө гэд тэр чинь бас заавар. Энэ зааврыг ойлгоод тэрийг гүйцээж өчтдөг тийм ээ. За 3 толонгууд яаж өргөцсөн бэ? За бид бүхний хувцсны дотор нэг юм байдаг те. Бид нар хязгаарч тэрийг хардаггүй. Томчууд та нар хардаггүй те. Тэгэхээр тэрийг багаас нь бас төлөвшүүлэх юм байна. За ярих чадвар дээр 1-р ангидаа өгүүлбэрийг зөв хэлэх гэж байгаа дараа нь яаж вэ? Гэх мэтчлэн. За ингээд ярих чадвар ингээд бас ангид ингээд бүр 3-таа болоод ирэнгүүт жүжиглэх дуу хоолойгоо өөрчилж ярих ч байдаг юм уу? Иймэрхүү байдлаар өргөжөө явцсан байгаа. Миний сургасан 3-р ангийн хүүхэд, 2-р ангийн хүүхэд, 1-р ангийн хүүхэд маань яах вэ? ЕБС-д очоод шалгуулахад тухайн ангийн түвшний стандартыг хангацсан байх ёстой гэдэг хамгийн чухал. Тийм учраас бид нар ингээд стандарт ЕБС-ийн стандартыг барьж энэ модуль хийгцэн гэдгийг бас ойлгоорой. За яаж үнэлэх юм бэ гэж байна. Яаж үнэлэх юм бэ? Юугаар үнэлэх юм бэ? За энэ ерөөсөө адилхан. Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээний юутай адилхан. Ерөнхий чадвар, тусгай чадвар ингэж өгсөн боловч бид нар яаж шалгаж болно шүү дээ, тийм үү? Нэг юу дуусаад ард нь ийм үнэлгээний хуудас байгаа. Тэн дээр хүүхдүүд өөрийнхөө үнэлээ явуулдаг нэг ийм юм байгаа. Номын эхний хуудас. Би гэсэн анхны нэг хичээл байгаа. Анхны бүтээл гэж байгаа. Хичээл гэж байгаа. Хичээлийн хэрэглэл гэж байгаа. Дуу аваа. Энэ таних тэмдгийг эцэг эхэнч хүүхэд нь хараад мэддэг байх ёстой. Таних тэмдгээ тавьдсан байж хахад энд юу хийх юм гэдг нь тодорхой байхаар. За таних тэмдгүүд ажиглаарай гэж ажигласныхаа ажиглана гэж нэг том арга байна. Олоорой бичээрэй гэдэг энэ. Тэгээд тулгуур дохио энэ бол их. Энэ бол өгүүлбэр. Өгүүлбэрийн эхний үсгийг томоор эхэлдэг. Дотор нь үгсээс бүрддэг. Тэгээд цэг тавьдаг. Энэ үгийн зааг. Үгэн дотроо зааглагдж байдаг гэсэн үгээр. За тэгээд энэ бидний сурагчдын дээр бол
Юу энийг томоор энэ гийгүүлэгч үсэг тэмдэг үсгийг бол дандаа цэнхрээ тэмдэглэж байгаа. За ингээд ном руугаа орно. Ном руугаа ороход хамгийн ихний хичээл нөгөө Дөрвөн Баатараа танилцуулж байгаа. Би бол Малчин болдын ууган хүүинхээ 10 настай сургуульд ороогүйч сурсан юм ихтэй. Намайг манай нутгийнхаа ажилсан хүү гэдэг юм. Ээж аав дүүтэйгээ дөрвөлээ Сүхбаатар аймгийн Даргын суманд амьдардаг. Гэртээ сайн хичээллэж байгаад сургуульд орно. Малын эмч болно. Малаач өсгөн мориоч уйна. Эцэгхийн ном болгоны өмнө нэг тийм ерөнхий удирдгал маягийн юм байгаа. Тэнд хүүхдтэйгээ яаж ажиллах, сургуулийн орчин зөв суус сурах, анхаарлаа төвлөрүүлэх, зөв харилцах, төвчээртэй хандах, урам өгөх гэх мэтлэнгээр тэр эцэг эхтэн хандсан нэг тийм юм байна. Тэгээд хичээл тусварын хөтч байгаа. Эцэг нь юу хийх вэ, хүүхэд нь юу хийх вэ? Тэгээ үнэлгээний аргачлал байгаа. За явцын үнэлгээг бол өдөр болгон хийн. За модулын юу төгсгөлд зарим нь бүр сэдв бүрийн төгсгөлд эцсийн үнэлгээний тестүүд байгаа. Ерөөсөө алхмаар хөтлөөд эцэг эхийг хөтлөөд хүүхдтэй наажлуулахаар тийм хөтөч маягтай үйл ажиллагааны удирдамж одоо дараалал маягтай тийм арга зүйтэй. За арга зүйд төр бол бүтээж, дуурайж бүтээж хийх аргыг их хэрэгэлсэн. Бүтээл хийх аргачлалыг эцэг эхийн номд бүгдийг өгсөн байгаа. За энэ дээр өөр юу нэмэгдсэн байхын нөхдүүдээ? Энэ хараа байсан уу? Өөрт нь таалагдсан хэсгийг одоо тэмдэглэж ном дээрээ сайхан будж агаад юм уу? Харандаагаар тэмдэглэж агаад ингэж сайхан дугуулж агаад яагаад чамд таалагд? Зүгээр ингэ тэмдэглээд орчих уу? Үгүй ээ. Яагаад таалагдаад байгаа юм? Хүүхэдтэй өөрийнхөө маш гоё ярьж сур. За энэ ойлгодоогүй хэсгийг тэмдэглэн гэдгийг бас түрүү сонирхолтой гэдэгтэй мөн адилхан. Гэхдээ энийг харин тэмдэглэсэн байвал та яах ёстой? Энэ нэмэгдсэн байгаа биз? Анзаарсан уу? Шашиг гэж юу хэлээд байгаа вэ? Хувцсны энэ дотор тал байгаа юм хэлээд байгаа шүү дээ. Шүлгийг унших, цээжлэх арай өөр алхмууд яваад байсан те. Одоо бас арай өөр байгаа биз? Энэ алхам болгоныг та нар аягуулсаа эргэж харах ёстой. Ойлгох ёстой. За нэгдүгээр ингэж шүлгийг бид нар ингэж цээжилж байсан. Энийг ч гэсэн 2 3 удаа хэрэгж болно шүү. Дээр нь 2 дугаар ангид шүлгийг яаж хэрэгжилж байсан бэ? За 3 шүлгийг уншихдаа яаж гинү? Гэх мэтчлэн ийм юмнуудаа маш сайн ялгаагийн аягуулсаа хар. Эхийн утгыг ойлгохдоо 2 дугаар ангид яагаад вэ? 3-т юу гүнзгийрээд байна гэдэг юмнуудыг аягуулсаа харах хэрэгтэй. За энэ нэр үгийнхээ үйл үгийнхээ үйлт нэрмэр гэж өрөөсөө ярихгүй. Зүгээр л үйл хөдлөл заасал үг. Энд болохоор энэ нөгөөд нь үйл хөдлөлийг заасан үгний өмнө их шиг бичдэг юм байна. Нэрлсэн үгийг заахаараа яаж ин урдаа их шиггүйгээрээ ялгаатай юм шиг. Энэ ч ерөөсөө утгын ялгаа байгаа шүү дээ, тийм ээ. За тэрийг бас анзаараарай. Ийм юм байгаа тийм ээ. Зүгээр өгүүлбэр бичээд байсан бол одоо бол яаж ин хувиргаад бичээд байна шүү дээ. За нэг та бүхэнд тараах материал дээр юу өгсөн байгаа? Нэг хөдөр шиг юм өгсөн байгаа. За тэрийгэ гаргачих. За халуун. Энд ламинатралсан учраас хүүхд үзгээрээ биччихнэ. Буцаагаад яах вэ? Харьлагч нь. Тэгээ энэ бол хэд удаа хэрэглээд ээж болно. За энийг зөвхөн эсрэг биш бас юунд нь ашиглаж болох вэ? Ойролцоо үгэндээ ашиглаж болно. Энэ зүгээр ингээд за хоёлоо хөдөр тоглоё гэж жагаад үг суглаад өөрөө давхар багш бас хийгээд ээж болно шүү. Би чадахгүй байна надад туслаарай гэд. За энийг тэр юмд хэрэглэх шүү. За ёо. За өгүүлбэрүүдийг бид нар хүүрнэхээс эхлээд өгүүлбэрүүдийг үзээ яваад байна. Тийм ээ? За энэ дээр ямар ялгаа байдгийн бол ерөөсөө л хэлж байгаа. Тэгээ бас энийг юутай андуурч болох уу? Биш ээ, яаж анхаарахтай андарах вэ? Захирах өгүүлбэрийн эцэст юу хийдэ? Анхаарлын тэмдэг байд юм уу? Тэгэхээр юутай андуурч болох уу? За өгүүлбэрүүдэд ашиглах нэг юм байгаа. Карт өгчих шүү. Юу байсан бэ? За тэмдэгнүүд байсан.
За энэ байна. За энэ асуух өгүүлбэр. Хүүхэд өгүүлбэр зохиолоо. Чисэн ямар өгүүлбэр зохиосон бэ? За карта өргөөрэй. Энэ тэмдэгнүүдийн аль нь тохирох вэ? Энэ 3 тэмдгийн тий? Бид хичээлээ маш сайн хийж байна. Энийг өргөх нь шүү дээ. За одоо багш нэг өгүүлбэр хэллээ. Яг уу. Багш ч гэсэн өөрөө энийг өргөж болно шүү. Хүүхдэрээ илүүлээд эцэг хэн ч гэсэн өргөж болно шүү. Тэгэхээр энд эргэлзээ төрөх нь шүү дээ. Энүүн дээр 2 юм өргөгдөд шүү дээ, тий? Энд дэр тийм байгаа үз. Тэгэхээр тэр эргэлзээг яаж тайлах вэ бүгдээрээ? Энд чинь л арга зүй. Утгаа яаж мэдэх вэ? Зүйтэй. Хожиг хичээлээ хийгээрэй. Энэ ямар өгүүлбэр вэ? Миний хүү хичээлээ хийн шүү. За зүйтэй. Энэ ялгаагаа хэлээд өгчин. Тэгээд хүүхэд энийгээ яах вэ? Тохирохыг ингээд өргөд авах нь шүү. За одоо тэгвэл өөрсдөө нэг хийгээд үзье. За өвөр ангаахан нэг өгүүлбэр хэлээд бусд нь карта өргөе. За өвөр ангаа. Нэг гоё өгүүлбэр хэлээд өг. За карта өргөөрэй. За ямар ч гэсэн хүүхдтэйгээ иймэрхүү байдлаар тэр өгүүлбэрүүдийн ялгааг ялгуулна. Нэгдүгээр 2 дугаарт хүүрнэх захирах 2 дээр хүүхэд аюух эргэлздэг шүү. Тэрийг маш сайн анхаараарай. За нэг юм өгсөн. Энийг болж өгвөл энэ материалыг пайлаар та бүхэнд өгчин. Материал дотор чинь энийг очиж ламинатрлаад гэрт нь аваачаа хадчихаарай. За жижигхэн хэрчмэл үгнүүд байгаа. Тэр үгнүүдийг анзаарсан уу? Ямар үгнүүд байх юм? Ялгах их шиг за 3 дугаар нүүрнээс байсан байх. Эхний 2 нүүр юу вэ? Малчны хотонд хэрэглэгддэг үгнүүд байгаа. Энэ зүгээр л миний югаар сонгосон үг. Та бүхэн энийг баяжуулах ёстой. За. Тэгэхээр тэр үгийг яаж ашиглаж болох вэ? Юу гэж бодож байна? За, өгүүлбэр зохиолгоно өөр. За, эм үгээр нь ялгана. За, анхаар. Үхэр гэхээр юу орсон бэ? Үү орсон байна. Тэгэхээр ямар үг ах нь вэ? Эм үг юм бэ. Тэгэхээр би аль эгээ өргөх үү? Зүгээр л үхэр гэдгийн араас ийм л орох юм байна. Тэрнээс биш тэр гээгт гэгшиг мышгийн асуудал ерөөсө сонирмж. Эр үгэнд энийг бичнэ. Эм үгэнд энийг залгадаг юм байна. Гээд болоо. За дараагийнх нь хонь. За. Тэгэхээр хонь гэхээр л хоньтой холбоотой үгнүүд доошоо. Тэр үгүүдээ. За хүүхд миний хүү. Үхэртэй холбоотой ямар үгнүүд байдгийг. Хөөвөр одоо юу байдгийг тэр болгоныг би бас дутуу бичсэн байх шүү. Та нар дээр нэмэх хэрэгтэй юм шүү дээ. Нөгөө сарлагын юу лээ? Савг гэдэг л. Тэгэхээр тэр чинь нөгөө ямар ген гарч ирж байна. Тэрийг нөгөө гээ дээрээ оруулаад ирэх нь шүү дээ. Гэх мэтчлэн бас ингээд санаанууд гарч ирээд байна гэсэн. 2 дугаар. Би дуулав. Би гоё дуулав. Би. Ийм гардаг уу? Гардаг. Энэ юунд бэрхшээл тулгардаг вүлээ? Их зохиоход. За миний хүн нэг өөрийнхөө тухай их зохиогоодох гэр. Би тэдэн настай, би гэсэн би. Өгүүлбэрийн эхлэл болгон би. Тэрнээс болж өгвөл татгалцахыг хичээгээрэй. За энэ өгүүлбэр дэлгэрүүлэхтэр бол байж болох ч их зохиох тэр тал дээр нь бас зөвлөгөө өгөөд за тэгвэл энийг өөрөөр юу гэж хэлж болох вэ? Тийм ээ? За чи би гэж зохиоч. Эсвэл аав гэсэн бол аав гээл дуусна. Ээж гэсэн бол ээж гээл дуусна. Тийм учраас энэ дээр маш сайн анхаараарай. За. Багцыг боловсруулахдаа тэгэхээр зарим нэг агуулгын бол орхисон байгаа. Гэхдээ хүүхэд эргээд тэр сургуулийн одоо бид нар бэлтгэгчтэй эргээд нөхөн одоо сургуультаа суралцах нь дэмжлэг үзүүлэхийн тулд энэ сургалтыг чиглүүлж явах учраас бас их агуулгыг хасч чадаагүй нэлээд бас дүүцүүлэх гэж хичээсэн. Яг нь нэгдүгээр ангиас эхлээд энэ өрчүүлэх хурд хоёрт орж ирж байгаа ш. Тэрний бэлтгэл нэгт явдаг. Одоо өмнө ч гэсэн тодорхой хэмжээгээр ярьжсэн гэхдээ тийм бас илэрхий бас анзаарч байгаа. Өөрөөр хэлбэл хоёр дахин хэсгийг хоёр дахин багасгах. Тэрийг нь тэгэхээр нэмэх үйлдэлээр нь болгуулаад тийм
яагаад ингэж нөгөө ярилцаад явдаг гэсэн. Гэтэл одоо энэ хэрэгсгийг юм байна бол яг даалгавраар нэг онцгийн гарч ирнэ гэсэн бүр яг онцож байна гэж ярьдаг гэсэн. За энд хоёрдугаар ангид яг үхээр гуравдугаар ангидын энгийн доторх бүр нэлээд нөгөө хүүхэд 7 настайгаас авдаг байх үед 8 настай авдаг байх үед 3-аар ангиас үздэг байсан шүү дээ. Тэгж байгаа дараа 6 настайг авч ирснээс хойш энгийн доторхыг 4-р ангиас судалж ирсэн бол одоо ирээд 3-р ангид орж ирж байгаа гэсэн. Анхны төсөв. Тэгээд 3-р ангийн бэлтгэл болоод энгийн доторхын тэрний наадлын бэлтгэл нь одоо 2-р ангид хийж байгаа гэсэн. Энэ шийдсэн төвөөр. Тэр ерөөсөө 2-ны 1 гэж юу, 4-ний 1 гэж юу гэдгийг мөн чанарыг бүгд 2-р ангиас тааж ихтэй 3-р ангид яг энгийн доторхын зөв төсөөлөө одоо бүгд ажиллагаа яаж байгаа гэсэн. Тэгэхээр андаа өмнө бэлтгэл хийгээд яваад байгаа гэсэн үг нэ шүү дээ. За 10% гэхээр би тань ажиллаж байгаа хүмүүс бол бодит юмс нэг ажиглаа дөрүүл явдаг ч юм уу тэгээд нэг туршилтууд хийгээд за судалгаа хийх, таамаглал дэвшүүлэх, загварчлалын цаанаатаар математик өгүүлбэрээр математик хэл рүү, их хэл рүү гэдэг юм байна. Тэгээд хийхдээ хэрэгцээхэн бодох дөрвөн гарах асуудал шийдвэрлэх тайлбар, эдгээр үйлийг бол суралцагч гүйцэтгэх. Тэгээд эдгээрийг гүйцэтгэх явцдаа өөрөөр мэдгээр бүтээгээд тэр одоо тухайн судалгаагаар эзэмших мэдгэж чадваруудаа олж авч өөрийн гэсэн энийг ингэ судлах юм байна гэсэн арга барилтаа бодно гэсэн. 10% гэж юм бэ. Гэхдээ хөтөлбөрт бол эцэг эхийн ямар дэмжлэгийг үзүүлэх гэсэн байгаа гэсэн. За тэгээд энэ хэрэглэхүүний хувьд одоо нөгөө хүүхд айлхаар үйл ажиллагаа хийх явцдаа мэдлэг бүтээл суралцах гэдэг анхаарч байгаа учраас яалтчгүй гарын алхаас гадна нэмэлт хэрэглэхүүнүүд хүүхдүүдэд байх шаардлагатай байна. Тэгээд яг үгээр эцэг эхийн дэмжлэгтэй бэлтгэх юм уу? Уулын сургалтын материал дээр тэр санаанууд байгаад байгаа. Тэрийг хүүхэд өөрөө зүгээр номоо хараад уншаад хийж гүйцэтгэж чадчихвэл нэг өөр тийм. Тэгж чадахгүй байгаа хүүхдэд бас ямар хэрэглэхүүнийг хийж өгч ажиллуулбал зүгээр вэ гэдэгт багш өөрөө эцэг эхийн зөвлөл бас зүгээр юм байна. Тэгэхээр та бүхэн ч гэсэн хэрэглэхүүнээс судлах явцдаа энийг нь хийчих жоох юм байна, ингэж өгч хүүхдэд тийм үйл ажиллагаа гүйцэтгэж болох юм байна гэдэг санаануудыг авч яг орон нутгатаа нэлээд мэдээлчээр хэрэглээрэй гэж хүсэх байна. Гэхдээ та нарт одоо сургалтын явцад багш нарын хийж хэрэглэж байгаа зарим хэрэглэхүүнээс харуулна. Тэгэхээр тэндээс санаа аваад хийх гэсэн байна шүү дээ. За тэр дотор нь бодит юмс тэдгээрийн загварууд байж байгаа. Өөрөөр хэлбэл тоолох хэрэгслүүд гэдэг бид ярьдаг шүү дээ. Тэр нь өөрөөр шоо, чулуу, сав гэдэг гарын дотор материалууд ашигтай. Зарим нь нэлээд сайн ингээд хариуцаад хэрэгэлсэн байх юм бол одоо нөгөө нэг заримны мод байгаа гэдэг шүү дээ. Тэднийг ч гэсэн нэг савхны ороноос сав болгож ашиглаж болох юм. Гэтэ нөгөө өрөөс орж хүүхдийг бас нөгөө эмнэлэг талаас нь бодлцоо зөвлөгөө өгөх болохгүй тийм. За энэ дээр нөгөө бас цифр тоо гэдэг нэгдүгээр ангиас эхлээд цифр таниулахад энэ цифр чирэг болно. Тэгэхээр цифр бичих үзүүлэн тэрэг болно. Хэмжлэнгээр цаана хэрэглэхүүнүүд гарч ирнэ. Тэгээд тоо өөртөө тэмдэг бичсэн картууд, дүрс битийг дүрссэн картууд. За энэ дүрс битийг дүрссэн карт гэхээс гадна энэ бас дүрс битийн загварыг хайрцаг гэсэн байна. За энэ тоон орон ангийн хүснэг, тооны орны явдлын хүснэг карт гэдэг өөр 100 хүртэл 200 хүртэл бидний тооны хүснэгтүүд урт хүнд эзлэхүүний хэмжиг юм хэмжих багж хийгсэн. За тэгээд цагийн цагуур, цагийн хуваар, цаг тооны бичиг. За цаг дээр аваад ажиллаад байгаа. За тэгээд шатар даам дөрвөлжин шугамтай цаас тоглоомын хөлөг гэдэг нь оруулсан. Шатар даам дөрвөлжин шугамтай цаасыг яагаад оруулсан бэ гэхээр энд за хүснэгч бас нэмэгдэж байж болно. Тэгээд хүснэгтүүд дээр байгаа учраас энд таг өсөв. За ингээд хавцхан дайны нэг талхаас жагшиг бай. Тэгэхээр энэ хүснэгтэн дээр та нар яах вэ гэхээр за нэг балтай өгч чинь тэгээд зааврын дагуу ажиллана гэсэн үг. За одоо та бүхэн юун дээр ажиллах вэ гэхээр нэг дугуй зурсан. Тэгээд ийм хүснэгт зурсан талын дээш нь харуулж ажиллана да. За эхлээд дугуйтай дээр ажиллая. Игшиг үсгүүдийг дугуй дотор. Үлдсэн үсгүүдийг дугуйн гадна талд бичнэ.
Их шиг биш үсгүүдийг заавал бүгдийн бичлэхгүй нэг хэдэн жишээг дурдчих заяа. Одоо яах вэ гэхээр энэ хүснэгтээ гаргаад иртээ. Дээд талаар нь. За одоо энэ хүснэгтийнхээ яах вэ гэхээр ямар байдлаар ашиглах вэ гэхээр сая энэ дотор бид нэр их шиг үсгүүд бичсэн шүү дээ тий. Тэгэхээр ямар шинжийг хадгалсан үсгүүдийг нь бичсэн байна. За тэгвэл энэ дотор бичсэн зүйл чинь дандаа их шиг байх үсгнүүдийг л бичсэн шүү дээ. Их шиг байх гэж яг шинж хэлэхлээрээ их шиг байх гэж хэлчихэд байгаа гэсэн шүү. За байх гэж. Одоо энэ хүснэгтэнд яах вэ гэхээр энд нь их шиг байх гэж биччих. За энд нь их шиг биш байх гэж биччихэж шүү дээ. Тэгээд хүснэгтийнхээ нүдэнд үсгүүдээ ялгаад биччих. За их шиг биш байх хэсэгт ямар үсгүүдийг бичсэн бэ? За тэмдэг үсэг бас заримд нь орсон гэж байна тий. Тэгэхээр аль нь орж болно, дан гийгэрч бичиж болно тий. Бүгдийг бич гэж хэлээгүй учраас аль нэг нь орсон байхад бол болно гэсэн үг. За одоо хоёр дугуйтай хэсгээ гаргаад ир. Өмнөхөө битгий арилгаарай заяа. Өмнөх нь бэжэг. За одоо хоёр дугуйтай гэхлээр өмнө бид нэр их шиг байх гэд нэг шинж хэлжсэн тий. Одоо тэгвэл их шиг байх гэдгийг нэг дугуйнд нь оногдуулчих заяа. Нэг дугуйд бичих үсгүүд нь их шиг байх ёстой. За тэгээ ойлгоорой. А нөгөө дугуйд хамааралтай нь болохоор том үсэг байх. Том үсэг байх. Ойлгосноо? За тэгвэл дугуйн дотор гадна талд ямар үсгүүд хаана бичигдэх вэ? За бичээд харуулж. Багийнхаа ажлыг бичээд надад харуулаарай. Нэг дугуй нь их шиг байх, нөгөөх нь том үсэг байх. Одоо миний танилцуулгыг сонсоод хэсэг хугацааны дараа та өөрсдийн чинь санаа бодол яаж өөрчлөгдөх вэ? Өөрчлөгдсөн бол тэрийг надад бас гүйцэтгэж харуулна. За нэгдүгээр ангид хүүхэд өөрөө ч вэ, багш ч вэ ерөөсөө л иймэрхүү юмсыг ялгуулах үйлдэлүүдийг ангилах үйлдэлийг хийлгэж лээдэг. Янз бүрийн зураг дүрс өгчөөл за ингээл ижил төстэйгээр нь ялгаж тавиал те хэд байна, хэдээр нэмэгдсэн байна ч гэх юм уу те хичнээн нугас байна, галуу байна ч гэх юм уу ингээ ялгуулж яадаг, тоолуулж яадаг. Тэгэхээр эн чинь өөрөө хүүхэд юмсыг ангилж байна л гэсэн үг. Энэ одоо хичнээн бөмбөг байна, хичнээн мөөг байна гэхэд хүүхэд бөмбөгийг тоолоод энэ одноос чи ялгаад олно шүү дээ. За тэнд нэг байна, тэнд нэг байна, тэнд нэг байна гэх тээ. Тэр энэ бол юмсыг ялгаж байна гэсэн үг. 100 хүртэлх тооны хүснэгт гээд байдаг. Энийг бол зүгээр тооллын хүрээнд дараалсан тоонуудыг одоо ингэж уншиж нэрлэхэд ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар ашиглаад орхих зүйл биш юм байна. Одоо жишээлбэл та хэд энэ хүснэгтийг хараад одоо тоонуудыг яаж ялгаж болох вэ? Яаж ангилж болох вэ? Энэ дотроос нь. За тэгш тоог нь гэж олгож болно. Нэг оронтой тоог нь гэж болно тий. Тэгээр төгсөн гэж болно гэд гих мэтлэнгээр эндээс харахад маш олон шинж харагдаж байгаа зү тий. Тэр ганц юм хүснэгт байгаа ч гэсэн энэ өөрөө цаана маш их том хэрэглэгдэхгүй юм аа. За энэ бол одоо та хэд тэгвэл энэ хүнсний ногоо бишээр нь ялга гэвэл хүүхэд бол энийг хараад ялгачин да тий. Тэгэхээр энэ хичнээн шинжээр ялгаж яах гэсэн үг. Хүнсний ногоо байх, хүнсний ногоо биш байх гэхээр хоёр шинжээр. Хүнсний ногоонуудын ялгаад авал цаана юу үлдэх вэ? Хүнсний ногоо биш нь үлдэнэ үстэй тий. Тэгэл тэр бишүүдийг л нөгөөдөгт нь биччихнэ шүү. Тэгэхээр нэг л шинжээр ялгаж яах гэсэн үг. Хоёр шинж биш байх нь шүү тий. За одоо та хэд вэ штэ төрөний нэг их шигтэй нэг дугуйтай тэг эхний нэг хүснэгтэн дээр ажилласнаа хардаа. Тэгээд одоо энэ асуултыг өөртөө тавих нь штэ өөрөөр хэлбэл дугуй дотор бичсэн үсгнүүд энд тоонууд гэж байна л да. Хүснэгтийн аль баганд бичсэн үсгнүүдтэй адил байна вэ? За энэ хоёрыг харьцуулж үзэн гэсэн үг ш та бичсэн байгаа штэ тий. За дугуй дотор нь болохоор бичсэн дандаа их шигнүүдээ бичсэн байна тий. Гадна талд нь их шиг биш үсгүүдээ бичсэн байна шүү дээ тий. Тэгэхээр тэр юу гэсэн үг вэ гэхээр одоо энд хүнсний ногоо гэдэг шинж өгсөн бол энд хүнсний ногоо гэж шүү. Тэгвэл энд бичсэн
тоо юм үсгнүүд ч адил байна. А энэ бичснүүд нь адил байна гэсэн үг. За юмсыг 1-2 шинжээр ангилахыгаа яриад дуусчлаа. Одоо өгөгдөлтэй ажиллах. Бүр анханасаа 1-р ангид хүүхдийг орхитно тоол сурахтаа яадаг вөхлөөр айл болохоор бодит юмстай ажилуулдаг. Тэ? Бодит юмстай ажилуулсныхаа дараа тэдгээрийн зураг руу шилжүүлдэг. Энэ бол зураг дээр ажиллаж байгаа гэхээр дараагийн шат нахгүй. Тэгээд зураг дээр сурсныхаа дараа тоолох хэрэгслөө шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл одоо туулааны оронд би энэ ч юм уу эсвэл сав харандаа ч юм орлуулж болох нь шүү дээ, тийм. Гэх мэтлэнгээр шат дараалж таниулдаг. Тийм болохоор энэ дээр хүүхдийг алдуулахгүй тулд яаж болох вэ гэхээр энд яасан бэ? Зүгээр энэ дөрс юм уу, савх юм уу, тийм нэг юм бодиттой салж болохоор тийм тоолох хэрэгслийг очиад дээр нь ингээд байрлуулад би одоо энэ бутыг таалж байгаа зү, тийм бутан дээр байрлуулсан. Тэгэхээр бутан дээр байрлуулад хэд байна вэ гэхээр хүүхэд энд ингээд бут толгон дээр нэгийг тавилаа. Тэгэхээр энд андуурдах явдал байхгүй шүү дээ, тий. Тэгээд дараа нь яг нөгөөдөлөө цуглуулад авчих нь шүү дээ. Одоо тэр нь бол гарын аясаар хөдлөх байхгүй тэр тоолох хэрэгсэл чинь. Тийм байдлаар ажиллаж болно. Эхний ээлжиндээ. Одоо бүгдэн дээр нэг ингээд дугуйнууд өрөө тавиад ээ л та мөрөнд. За одоо туулаа хэд байсан бэ? Дугуйнууд тавиад өрлөө. Ингээд юу үүсэх вэ? Тэгэхээр нэг ингээл бахан дугуйтай юмнууд үүсэж байна та. Дугуйг юу илэрхийлж байна? Дугуй юу илэрхийлж байна? Нэг ширхэг тийм дөрс ч юм уу зургийг илэрхийлээд байна шүү дээ, тий? За тэгсэн хэрнээ хамтдаа юуг илэрхийлээд байгаа лээ? Хамтдаа юуны? Өгсөн тухайн зураг дүрсийн, тий? Нийт хэд байна вэ гэдгийг илэрхийлээд байна шүү дээ мөр болгондоо. За энэ үүсэж байгаа дүрслийг чинь зургийн диаграм гэж байгаа. За ингээд 2 шар манжин байжээ. Дээр нь дахиад 3-ыг нэмжээ гэл ингээд яриад байдаг чинь хүүхд ингээд зураг дээр ажиллаад байгаа шүү. Тэгснээ батад 2 манжин байжээ. Дараа нь болохоор одоо урнаад ч гэдэг юм уу 3 манжин байжээ гэл энд урд нь энд нь бэ энд нуу гэж биччихлээр ингээд нэг ёсондоо бат хэдэн манжинтай байна, урнаа хэдэн манжинтай байна гэдгийг илэрхийлсэн зургийн диаграм болчихж байгаа. Тэгээ эргээд эн чинь хин хэдээр илүү манжинтай байна харьцуулах боломжтой тий. Нийлээд хэд байна гэдгийг олох боломжтой ингээд зургийн диаграм дээр ч гэсэн бид нар одоо хэдэн ширхэг бут одоо сарнай цэцэг бутын зөрүү нь хэд байна тий. Нийлээд хэд байна ч гэдэг юм ингээд ажиллах боломжтой gaaz тий. За энэ бат. За энэ болохоор урнаа гэж байсан гэж бодоход яг хичнээн энэ чинь гэж сайхан нийлцсэн байгаа гэсэн үг шүү дээ. Манжинтай байсан бэ гэдээ ингээд бодчихин тий. За энд нийтдээ за хэдэн манжинтай байгааг ингээд хүрээлээ зурлаа. Гэхдээ яг нөгөө дөрвөлжин дүрс аваад тавьчих юм бол бүр илүү сайн тодорхой харагдана л да. Энийг авлаа. Юу өсөх вэ? Багнан диаграм ч гараад ирж байгаа. Гэхдээ одоо би сая энийг өрсөн дээрээ дахиад яаж болох вэ гэхээр нэг таслаа ингээд нэг нэгээр нь ингээд салгацсан бол бүр тодорхойх нь ш тий. Яг хэдэн ширхгийг илэрхийлж байна вэ гэдэг тоон гараад ирнэ. Тэг яг дөрвөлжин шугамтай цаасаас ашигладаг л да тий. Тэгэхээр ингээд багнан диаграмын чинь суурийг тавьж өгдөг. Зүгээр шууд за нэг тэдэн нүд зур гэдээ даахгүй, тийм уртай тэгшүнцэг зур гэдээ даахгүй тий. Тэр тэгшүнцэгтийн цаг одоо юу ч илэрхийлээд байгаа. Энэ урт нь ч үеийн, дээшээ босоо зурхлаар өндөр нь ч үеийн. За тэд шүү гэж хүчээр нэг оноогоод байдаг. Гэтэл тэрний чинь цаана ийм чинь ийм хийсвэр байдал руу шилжчихэд байгаа шүү гэдгийг чинь ойлгуулж байгаа гэсэн үг. Дараагийн шатны зураглал нь л гэсэн үг шүү дээ. Тэгснээр дараа нь яа тв хэрчмийн диаграм руу шилжнэ гэхэлэр энийг зүгээр л хэрчмээр зурчдаг ахна ш тий. Энэ тэгшүнцэгтүүд арилгачлаа гэвэл тэгэхээр тэр үүсэж байгаа чинь хэрчмийн диаграм болчих нь байна гэсэн үг. Гэх мэтлэнгээр энэ зургийн диаграмын ач холбогдол бас тэнд байгаа. Хүүхдүүд ингээл дандаа нэг ширхгийг тоолоод за энэ нэг шүү дараагийнх нь энэ хоёр дахь шүү гурав дахь шүү гэж тоолоод ажиллана штэ. Ингээс ажиллаа сурчлаа. Сэтгэлгээг нь жоохон цааш нь задлж хөгжүүлэх хэрэгтэй. Бид нар яагаад ингэж сэтгэлгээг задлж хөгжүүлэх гээд байгаа юм бэ? Одоо та нар яадаг вэ? Дэлгүүрт ороод хөдөлтаа хийдэг.
За автобусанд хэдэн төгрөг төлөх вэ? 500 төллөө тий. Одоо энд бол 500 төлнө гэдэг нэг бүхэл 500-ын дэвсгэрт гаргаж өгдөг. Зарим задгаа өгнө л дээ тий. За бүхэл 500 тэгэл мөнгө өгсөн шүү гэл нэг ганцхан цаас харваачаал яваад байгаа ш. Тэр нь өөрөө цаанаа хэдэн төгрөгийг төлөөлөд байна? 500 төгрөг. Гэтэл нэг төгрөгөөр бол тэр нь 500 ширхэг нэгт байх нь ш. 10 төгрөгөөр бол хэдэн ширхэг вэ? 50 тий. 100 төгрөгөөр бол 5 гэх мэтлэн. Тэгэхээр тэр ганцхан ширхэг цаасан дэвсгэрт чи өөрөө 500 ширхгийн нэгтийг төлөөлж байгаа юм чинь эднэр яагаад цаанаа хэдийх чамаагүй төлөөлж болохгүй юм. Тийм үстэй. Гэх мэтлэнгээр цаашаа өргөжүүлэх нь штэ. Сэтгэлгээгийн задлан гэсэн. Тийм болохоор энэ дээр яах вэ гэхээр бут нь болохоор одоо энэ дараа өөр дугуй цэнхэртийн төөрөлдүүлэхгүй тулд өнгөний өөрөөр авцсан. За энэ 2 ширхэг гэд бодъё тий. Тэгвэл за бутны тоо дээр хэд байсан бэ гэдгийг тоог нь хүүхдээр тоолуулаад гаргачихна л та тий. За одоо тэгвэл энд хичнээн ширхгийг зурах хэрэгтэй ах нь. Тэгээ энэ зориуд энэ тохиолдлыг оруулж гисэн юм л да. Тий. Эндээс санаа авах гэдэг үднэс. Тэгэхээр хэрвээ энд чинь одоо хэд 2 ширхэг гэхлээр энд хэд байна гэсэн үг үү? 10. Тэгээ энэ тэгвэл хэдийг төлөөлөх үү? Хагас нь гэхлээр 1 11 болж байна гэдэг. Гэх мэтлэнгээр дүрсээс талдаж авах боломж байна. За 3 дугаар ангид одоо нэг судалгаа хийх, туршилт судалгаа хийх гэдээсэн шүү дээ. Судалгаа янз бүрийн судалгаа хийж болно. Орчин тойрныхаа өндөр нь ямар байна? Одоо нөгөө 1 метрээс өндөр гэр бүлийн гишүүн хэд байна ч гэх юм уу гэж зөвөр өөрөө зохиогоол янз янзын судалгаанууд тухайн үед ямар судалгаа авч болохоор байна ч гэх юм уу. За энийг бол бүртгэх аргыг мэднэ шүү дээ, тий. Хэдэн ширхэг 1 байна вэ, 4 байна вэ, 2 байна вэ гэж тоолчихно шүү дээ. За тэгээд мөн тэднэрийг юугаар дүрсэлж болох вэ? Зурган диаграмаар илэрхийлж болно. За энд бас 1 2 байх тохиолдол гэдээ авч үзсэн байна. За зурган диаграмаас сүүлдээ багнын диаграм руу шилжүүлж болно. Диаграм зурхад анхаарах зүйлс байдаг. Тэрийг орхигдуулж болохгүй. Заавал гарчиг нь байх ёстой тоо гэдэг нь юуны тоо юм те? Энэ зураа дагаа чинь юуг илэрхийлж байгаа юм гэд энд өгдлүүд нь бичээстэй байвал одоо тайлбарлах боломж байна уу? Байна тий. Тэгэхээр юуг ямар байх ёстой вэ тий? Өөрийн гэсэн дараалал бүрэлдэхүүнтэй байх ёстой гэдгийг чинь ойлгуулж байгаа гэсэн үг. Тоо таниулахдаа эхлээд бодит хэмсийг авч үзэх нь зүгээр. Дараа нь зураг руу тэгээд загварчилж байгаа тоолох хэрэгсэл рүүгээ тэгээд хийсвэр тоороо шилжнэ гэж ярьж ирсэн шүү дээ тий. Тэгэхээр бид нар ч гэсэн хүүхдтэй ажиллахдаа шагаа ч юм уу товч чулуу ч гэдэг юм уу юу гэдгийг тий савх ч юм уу тийм бодит тоолох хэрэгсэл дээр цифрын яг энэ нэг шүү гэдгийг бариулж мэдрүүлж ээж ажилуулчаад дараа нь зурагтай ажиллахаар шийдэл зүгээр байгаа шүү тий. Тэгж байгаа нөгөө эргээд энийг чинь 1 гэдэг юм аа. Гэхдээ 1 гэж хэлэхдээ мэдээж хэрэг ганцхан шок харуулчаад 1 гэхгүй. Энд бол яг хуу зураг дээр шоо байгаа ч гэсэн цаана энэ хоёрын тооны цаан чинь бас юм тий цэцэгч байж болно. Дандаа 2 гэсэн ерөнхий шинжийг авч байгаа учраас 2 сандал, 2 цэцэг, 2 алин бүгдээрээ 2 гэдэг нэг цифрээр л илэрхийлэг тэмдэглэгдэж байна гэдэг санаа нахна. За энд болохоор 3 авч үзээд энд 1, энд 3 гэдэг. Тэгэхээр 3 руу орохын тулд эхлээд 1 гэдгээ бид нар харуулчихж байгаа шүү дээ. Хуруунд дээр нэ нүү, энэ тоолох хэрэгсэл дээр нэ нүү, энэ дөрвөлжин дээр нэ нүү тий харуулчихж байгаа. Тэгээд 2 руу шилжихлээрээ энэ нь 1-ээр нэмэгдэж байгаа шүү гэдгийг энд бас ойлгох нь шүү дээ тий. Тэгж байгаа дараа нь 3 руугаа шилжихлээр дахиад 2 дээр 1 нэмэгдээд 3 болж байна гэдэг санаагаа гаргаж ирнэ гэсэн үг. Тэгэхээр дандаа өмнөхийн давтаж явна гэсэн үг. 2-ыг үзэхдээ эн чинь тэгвэл хэд вүлээ? Нийлээд хэд вүлээ? Энэ одоо 3 гэхэлэр чинь за 3-ын өмнө хэд байдаг вүлээ? 2, 2-ын өмнө хэд байдаг вүлээ? 1 гэх мэтчлэнгээр тий. 1-ийн дараа нь хэд байдаг вүлээ? 2, 2-ын дараа хэд байдаг вүлээ? 3. Өөрөөр хэлбэл нөгөө натурал тооныхаа дарааллыг ч гэсэн бид нар бас давтаад яваад байна гэсэн үг. Тэгэхээр аль ч тооныг хэлэхэд дараах тоон өмнөхөөсөө 1-ээр их байдаг, өмнөх тоон дараахаасаа 1-ээр бага байдаг юм байна гэдэг санааг л ойлгуулад яваадах юм бол алстаа тэр 100 дотор тоог хэлэхдээ 99-ийн өмнөх тоо ч хэдүүлээ гэхээр 98 гэх юм уу тий. Тэрний бэлтгэл чинь эндээ тавигдаад явна гэсэн үг байна шүү дээ. За одоо тэгээд энэ бодлоор бүтэц орж ирж байгаа. Бүтцийг болохоор нэг доош нь нэг дээш нь гэдэг ингээд зургалцсан байгаа ч тий. Тэгээд сумыг ажиглах юм бол энэ 3-аасаа 1 2 гэж салж байна. Энд бол 2 1-ээс 3 гэж байна. Энд чинь юу гэхээр
нийлээд 3 болдго юм байна. 3-аас салгаж болгодог юм байна. Өөрөө цаанаа бас нэмэх хасахын санаа яваад байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ бүтэцээр нь тулгуурлаад шууд бид нар юг авч үзэж болох вэ гэхээр энэ нийлүү салгадаг санаа чинь бас эндээ тий давхар нийлүүлчих болно, салгачч болно гэсэн санаа. Тэгэхээр энийг үйлдэл рүү дор нь энийг хийж байгаа дээрээ шууд тэгвэл энийг үйлдэлээр яаж илэрхийлж өгчих юм бэ гэдэг нь бол энэ ахна шүү дээ. Энэ тэгэхээр 2 нэгээрээ салдаг юм байна. 1 2-ороо салдаг юм байна. Тэгвэл ингэж өчөж болох нэ тий буцаагаад эндээсээ 3 юмнаас 1-ийг авахад 2 үлддэг юм байна. 3-аас 2-ыг авчихад 1 үлддэг юм байна. Гэх мэтлэнгийн нэг дор бүх үйлдэлийн таниулаад явна гэдэг. За энэ мэтчлэнгээр нөгөө 4 нь бас таниулагдчихж байгаа гэсэн байна шүү дээ тий. Тэгээд 5 дээрээ мөн адил яг саяных чинь ингээд давтаад явчихж байгаа гэсэн. Нөгөө жиштгэг нь байна тий. Хүчээр задлагдаг нь байна. Үйлдэл рүү шилжүүлдэг нь байна. Тэр үйлдэлээ шууд хийж өгсөн бол одоо хүүхэд өөрөө ингэж үргэлжлүүлж гүйцэтгэхээр оруулаад тэгээ яг энэ жоохон сэтгэлгээг нь хүжүүлэх үүднээс өмнөхөө бас давтах үүднээс тий. Хоёр нь ямар тоонуудад задрах вэ? Нэг нь хамтдаа хэд болох вэ? Энэ хоёр чинь нийлээд хэд болох вэ гэх юм уу? Бүтцийн мэдлэгээ хэрэглээд тэгээ энийг нь бүр давхар үйлдэлээр нь бичүүлчих болно шүү дээ тий. Гэх мэтлэнгээр нэг ёсны 1-ээс 5 хүртэлгээ бас баттгаж явах ийм даалгавар байгаа гэсэн үг байна. Цаанаа бол их олон нөгөө нэг 4 5 нөөрөнд үтсэн юм чинь нэг дор бүгдийг давтах боломжтой ганц даалгавар ахна шүү дээ. Багтсан. За тэгээд тэг гэдгээ таниулна. Тэг дээр яг хөдөө нөгөө хүүхд дээр за нэг савх гаргаж тавиарай тий. За одоо нөгөө зүгээр энэ тавган дээр нэг савх тавьчаад харуулчингуудаа. За одоо энд эсвэл зүгээр нэг тавг харуулсан ч бодно шүү дээ. Хоосон тавг харуулчаад энэ дотор одоо хэдэн савх байна ч гэх юм уу тий. Хүүхэд байхгүй байна ч гэж хариулж магадгүй шүү. Тэгвэл байхгүйг яаж тэмдэглэх вүлээ гээл. Гэх мэтлэнгээр нь яриа өрнүүлээд тэгээд байхгүйг тэмдэглэхдээ бид нар энэ тэг гэдэг цифрыг ашигладаг юм байна гэд тий. За тэгээ одоо болохоор бид нар яаж зурх уу гэд энэ дээр нь болохоор нэг санал болгосон л доо зурлаг монгол хэл дээр ч бас гүндэг маш хэлэх баг. Сүүлд нь ч гэсэн бид нар нэг жагсаалтанд дуулан санал болгоод байгаа. Орж ирэх нөө орж ирэхгүй нөө таад ч гэсэн өөртөө алстаа мэдж авахд илүүдэхгүй баг. Нөгөө калкин цаастай цифр бичдэг тийм нэг дэвтэр байдаг юм байлээ. Боломжтой бол ингээд аваад үзвэл хүүхэд нөгөө доор нь цифрүүд нь бичээстэй болохоор калкин цаастай учраас дээр нь ингээд давхарлаад бичгээд нөгөө бичиж сурахт нь эвтэйхэн байх. Тэгэл нэг нүүр давхарлаад бичсний дараа өөрөө бичдэг ч юм уу тий. Гэтэ мэдээч хэрэг хүүхдэд залхаахгүй тулд нүүр дүүртэл ихээр ингээд багаас нь залхааж бичүүлэхгүй жоохон бас өөрийнх нь сонирхлыг нас харгалцахгүй бол дургу алчих вэ гэж бас бодоод байна. За энэ ингээд нөгөө 10-ын тооны бүтцээ давтаад ингээд бас нөгөө нэмэх хасах үйлдэлтэйгээ холбосон юм чинь байна гэсэн. Тэгээ эндээс харахаар бас тэг дээр 10-ыг нэмэхээр хэд болох нэ гэдгийг энд бас харах боломжтой шүү дээ тий. Энд бас 10 дээр тэгийг нэмэхээр хэд болох вэ гэх. Тэрийгээ тэгвэл үйлдэлээрээ яаж бичих вэ? Буцаагаад хасчвал юу болох вэ гэх хэмжлэнгээр ярилцгийг гэвэл нэг нөөрөн дээр ганцхан нөөрөнд багтаасан хэдий ч энийг маш ихээр тойрч ярихаар зүйлсүүд байгаа шүү. За дэстугаар хөрштөө гэж явдаг. Тэгээд тэр хөрштөөний тухай бол энэний өмнөх хуудсан дээр байгаа. Тэрийг та нар мэдэх учраас би алгасаа. Тэгээд дэстугарын талаар гэхээр энэ эхний 3 гэдэг чинь ерөөсөө хамтдаа тий. Гуруулангийн хэлж байгаа 3. Тэгтэл 3 дахь гэдэг чинь нэг юмыг л илэрхийлж байгаа тий. Гэхдээ байршлыг нь зааж байгаамаа гэдэг санааг хүүхдэд ялгуулж хэлэх юм даалгавар ахна штэ. Тэгэхээр урдаасаа 3, хойноосоо 3, баруун гартлаасаа 3, зүүн гартлаасаа 3 утгах нь үгээл тий. Гэх мэтлэнгээр ерөөсөө л дэстугаар ихлээр маш олон янзаар бас асуух боломжтой болоод байгаа зү тий. Ийм картууд бэлтжих юм бол ингээд асуугаад 1 2 хүүхэд хоорондоо тоглож болно. Эсвэл эцэг их хүүхэдтэй тий харуулаад энэ хэд вэ гэд. Гэтэ эцэг ихэд ч юм уу хүүхдүүд хоорондоо ажиллаж байгаа ч юм уу эцэг ихэд хялбар болох үүднээс юу яж болно л да. Энэ картынхаа цаад талднаас хариуг нь бичиж болдго юм л да. Хэвлэж гаргахдаа эсвэл гараараа сүлд биччихвэл. Тэр энэ талд нь энэ хүүхэд энэ үйлдэл харж хахад цаадлынх нь хүүхэд өөрөө бас сайн нэмж чадахгүй юм аягүй зөв шалгахын тулд тий хариун тоон байгаа юм чинь тэдэ гэж хэлж болох нь ш. Тэгээ ярилцсангаа өөрөө ч бас давхар суралцах боломжтой гэсэн үг байна. За дараа нь 20 хүртэлх тоотой танилцах руугаа орж байгаа. За 20 хүртэлх тоотой гэхээр одоо картын нэг иймэрхүү одоо тооны, орны, утгын карт гэдэг нэртэй. Эхлээд мэдээч хэрэг 10-т нэгжээ таниулаад хэдэн 10-т байна, хэдэн нэгж байна гэдээ ярьчин л да тий. Яг тоогоо эвлүүлэх болохоор энэ гурвалжны төгсгөлийн гурвалжин чи ямар учиртай гэхээр энэ гурвалжнуудаар нийлүүлчихэд л энд ингээд 39 ахна ш. За салгангууд
хэдэн 10-т хэдэн нэгж байна гэдэг нь харагдах нь шүү дээ. За одоо энэ дээр 1-р анги дээр бол ойлгосон тоончлон дээр яагаад ингэж зэрэгцээд яваад байгааг ойлгосон тий. Бид нар бас нэг хуваартай хэрчим шугамтай ажиллуулахын тулд наан нас бэлтгэлээ хийгээл яваад байна гэсэн үг байна ш. Бүх зүйл дараагийн судлагдсан одоо нэг мэдлэг эзэмших бэлтгэлчин болно гэсэн. За энэ орон ангийн хүснэгт нь ахна. Шууд ингээд нөгөө 1100 10-т нэгжээр ийдсэн. 1-р ангид болохоор 100 дотор учраас 10-т нэгжээл ашиглахад болно. 2-р ангид орлоо 100-а нэмлээ тий. 3-р ангид орлоо 1000-а нэмлээ. За 10 ширхгийн ингээд багцлахлаар 1/10-т болж байгаамаа гэдгийг нь хүүхдэд харуулад тий. Тэгээд яг энэ орон ангийнхаа энэ дээр байрлуулж болно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ цаана өөрөө яг хэдэн багцыг илэрхийлж байна. Хэд болох вэ гэд хүүхэд өөрөө яг боддоор яг энэ дээрээ тоолоод 10-аа тоолоод багцлаад ширээн дээр энэ байх учраас дээр нь савхаа байрлуулад тий. За савх нь өнхрөөд хэцүү байх юм бол иймэрхүү дөрвөлжнүүдийг канондод та нар цаасан дээр канондод хайчлаад бас тоолох хэрэгсэл болгоод ашиглаж болно. За өгүүлбэртэй бодлоготой ажиллана гэдэг манай уламжлалт ер нь нэлээд сайн хөгжүүлсэн нэг хэсэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр уламжлалаа алдахгүй тулд энэ бодлогоодыг бас нэлээд сайн хүүхдээр бодуулах хэрэгтэй. Тэгэхээр 1-р ангийн хотдоор ингээд зураг дээр ажиллаад саяны ярьсан зүйлсээ баттгана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ ерөөсөө 10-т хэтрүүлэхгүй, 10-т задлахгүй шууд нэмээд төрүүчхийн аргаар л явж байгаа гэсэн үг шүү дээ тий. 10 дээр 3-ыг нэмлээ 13. Буцаагаад тэгвэл 13-аас 10-ыг наслаа 3, 13-аас 3-ыг наслаа 10 гэх хэмжлэнгээд нөгөө дөрөв үйлдэлээ авч авдаг жишээ чинь хэвээрээ. За энэ дараалал нэмэх хасах. Дараалал нэмж хасахад чинь ямар хувилбарууд байж болох вэ гэж байна тий. Тэгэхээр бид нарт энийг харуулахын тулд яах вэ гэхээр даалгавар болгоны цаана бодит үйл хийлгэж болно гэдгийг л бодох хэрэгтэй байна шүү тий. Зүгээр нэг хийсвэр тоо нэмүүлээд авахгүй байх нэ. Жишээ нь одоо би сав хавлаа гэж бодоход энд юу гэж хэлж болох вэ гэхээр 4 ширхэг байна тий. 4 ширхэг шар, 2 ширхэг ногоон авчи, 3 ширхэг цэнхэр өнгө авчи. За ингээд ийм хэрэглэгдэхүүнүүдийг өөрт нь яг бодитоор нь бариулаад за энэ хэдийг өгчихнэ штэ. За нийтдээ хэд байна вэ гэд хэлэхээр хүүхэд нэг бүрчлэн тоолж магадгүй. За тэр нь бол нэг хувилбар мөн. Гэхдээ өөрөөр бас яаж олж болох вэ? Өөр ямар арга вэ гэдгийг асуухгүй тий чиглүүлээд. За тэгэж асуухлаар би энэ цэнхэр ногоон өнгийн савхнуудыг нийлүүлээд хэд вэ? Дээр нь шарыг нэмж олно гэх тий. Эхлээд яг цэнхэр нь хэд вэ? Дараа нь ногоон нь хэд вэ? Шар нь хэд вэ гэдээ асуучих юм бол салангатаараа ойлгоод хүүхдүүд дараа нь ингэж хосоор нь эвлүүлэх алхам руугаа орж магадгүй. Тийм учраас эхлээд өнгөөр нь ялгуулаад тоог нь нийлүүлчих тий. Тэгээд энэ хоёр чинь нийлээд нэг тоолж олно. Дараа нь энэ хоёрыг нийлүүлж олно, дээр нэмж олно тий. Эсвэл цэнхэр шар хоёроо тоолчоод дараа нь ногооныг нэмж олно гэдэг ч юм уу. Ийм хувилбаруудын нэгдийг өөр дээр нь ажилуулад савхны тоо нэмэгдсэн үү хасагдсан уу үгүй. Ерөөсөө л энэ хэд чинь байсан тий. Тэгэхээр энэ цаанаа өөрөө бүлэглэх чанар явж байна гэсэн үг байна шүү дээ. За дараа нь 20 дотор нэмэх хүрттэй ажиллах. Энэ нь болохоор 20 доторх болохоор 10 хэтрүүлэх, 10 задлж хасах нь бол бүгд орно гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ нэмэх тохиолдлыг оруулж ирж байгаа гэсэн үг байна шүү дээ. Эхнийхтэй бол дараа нь хасахыг бас ярина 20 дотроо. Тэгэхээр 20 дотор хүүхэд л нэмж хас чөлөөтэй чаддаг болвол зүгээрээ гэсэн үг. За энэ хүрдтэй адилханаар бас энийг хийж болно гэдэг санаал өгөх гэдэг юм гэсэн үг. Энэ хүрдэлтэй гэхдээ хүрдтэй адилхан ингэж бас хийж болох нь шүү дээ тий. Таанада. За энэ дараа нь хасах үйлдэл нь 20 дотор 10 задлаа хасах нь. 10 задлаа хасахын тулд яах вэ гэхээр бас л нөгөө тооны бүтэц гэдэг чинь маш чухал байгааз. Тэгэхээр хамгийн эхний 1-р ангид байгаа тэр тооны бүтцийг л маш сайн ойлгох хэрэгтэй болж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл одоо энд 3 байна гэх чинь энийг 3-ыг гүйцээж хаснаа гэдэг чинь 7 нь 3 ба хэдий нийлбэр задрах бай тээ. Гэдгийг тооны бүтцээ мэдвэл энд чинь эхлээд 3-ыг хасчээ дараа нь цаана 4 үлдэн 10-аас 4-ыг хаснаа гэдэг санааг өгж байгаа гэсэн. За 100 хүртэл тоотой танилцж байгаа учраас 99 гээд тоолсны дараа нэгийг нэмбэл дараагийн орны нэг шин нэгж буюу 100 гарч ирж байгаа гэдэг санааг өгж байгаа гэсэн үг тийм. За тэгээд одоо энэ 100 хүртэлх тоонуудтайгаа ажиллаад энэ тоогоо хэр зэрэг уншиж чадчихэв вэ гэдгийг ажиллаж болно гэсэн үг байна шүү дээ. Энд тэгээ хэдэн 10-т хэдэн нэгж байна вэ? Тэгэхээр тоогоо харуулахдаа бид нар бас энэ түрүүчийн
тооны орны утгын картаас ашиглаж болно шүү дээ, тий. За тэр картаа ашиглах юм бол одоо түрүүний харуулад байдаг чинь 2 оронтой тоо гэхээр энд чинь хичнээн 10-т хичнээн нэгж байна вэ? Шалгая гэл ингээд харчихна ш. За энэ яг 5 10-т мөн байсан байна, 50 байна гэдэг ч юм уу тий. Гэх мэтлэнгээр ажиллана гэсэн үг. Энэ үеэр бид нэр 100 хүртэлх тооны хүснэгттэй бас ажиллаж болно. Hits олс гэж байгаа штэ тий. За ийм ашиглаж болно. За одоо энд яасан гэхээр тоонууд байна. Энэ болохоор нөгөө дүрсээр доор нас харуулчаад байна шүү тий. Энэ 5 дээр 2-ыг нэмээд энэ 7 гарч ирнэ тий. Одоо тэгэхээр хүүхдэд энийг бариулчаад за энэ тэрэн тэг энэ 10 шүү гэд тий. За одоо тэгвэл 7 хаана байх вэ гэд хүүхдээр байрлуулах нь шүү дээ. За. За та хоёрын 10-ыг ч үлгэрчээ. Хүүхдэд эхлээд дэмжлэг болох үүднээс эхлэлийн болон төгсгөлийн цэгийг хилээд өгөх нь зөв юм байна. Одоо энэ байрлал зөв байна уу? 10 тэнд байхад 9 тэнд явж ах зөв үү? 9 12-ийн хооронд тоо байх уу гэх мэтлэнгээр чиглүүлэх асуултаа тавих нь шүү. За энэ 10 хэтрүүлэхгүй нэмж хасах үйлдэл энд орсон. За гэтэл 10 хэтрүүлэхгүй гэхээр эхлээд мэдээж хэрэг бүтэн 10-туудаа нэмж сурж ээж дараа нь нэгжтэй дээр шилжиж штэ тий. Тэгэхээр бүтэн 10-туудаа нэмнэ гэдэг чинь нэг оронтой тооны чи үйлдэлтэй адилхан штэ гэдгийг л хүүхдэд ойлгуулах нь штэ. За одоо 2 3 дугаар ангийнхаа агуулгаар орж ирье. За тоог унших бичих гэж байна. За энд яг нөгөө үргэлжлэл нь ахгүй юу? Үргэлжлэл нь. Өөрөөр хэлбэл одоо нэгж 10-т 100-аар нэмэгдүүлье. Гэтэл 3 дугаар ангид 1000-аар нэмэгдэх нь орж ирэх нь шүү. Нэгж 10-т 100-аар хорогдуулъя. Тэнд 1000-аар хорогдуулах нь нэмэгдчихэрнэ гэсэн үг. Тэгэхээр үйл ажиллагаа нь адилхан явж байгаа зү тий. Тэгэхээр нэмэгдэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бид нар нөгөө хэрвээ тэр картан дээр дөрвөлжингүүдээ тавьсан байгаа тохиолдолд нэгийг авчнаа. Хаанаас нь авах юм? Нэгжээр нэмэгдүүлэх гээд байна уу? Тэрэн дээр нэмэн хасах гээд байна уу? Хасан тий. Гэх мэтлэнгээр ийм байдлаар авчаад дараа нь тоолоход нь хэлбэр болно гэсэн үг шүү. За 10-аар нэмэгдүүлээд тоолоорой, 100-аар нэмэгдүүлээд тоолоорой. Яг энэ өөрө бодитоор юуг илэрхийлж байгаа юм бэ гэдгийг энэ тоолох хэрэгсэлтэй ажиллах үедээ ойлгоно гэсэн үг. За жиших үйлдэл. 2 3 дугаар анги бас адилхан. Жиших үйлдэлийг хийхдээ бас яг аль нь их байна вэ, бага байна вэ гэж харьцуулчихна тий. Харьцуулах аргыг 1-р ангидаа үзсэн. Тэгэхээр нэг дээр чинь маш чухал юмнууд явж байгаа гэдгийг хэлээд байгаа нь тэр шүү дээ. Тооцоолон дээр байрлуулад үзэх юм бол их нь баруун гар талдаа байдаг юм байна гэсэн дүгнэлтийг хэлэх чинь. Тэрийг энэ хүүхэд хэлээд байгаа. Энд нөгөө хөтөж хүүхэд. За тэгээд эндээсээ тэгэхээр энэ аль нь баруун зүүн талдаа байна гэдгийг баримжаа авах нь бас хэрэгтэй. Энэ дээр бас нэмэлт санаа юу орсон гэхээр нөгөө тоогоо харж ишж байгаа уншихтаа 2 янзаар унштаа. Зөвхөн нэг талыг барихгүй. Энэ бол та нарын чиглүүлэг өгч авч явах санаа чинь шүү. За нэмэх хасах нь бас 2 3-ийн санаа нь адилхан. Энд яаж юм гэхээр 10-т 100-аар илэрхийлэгдсэн үнийн дүнтэй юм бичсэн байгаа. Энд бол 1000-ыг нэмээд оруулаад ирсэн байна гэсэн үг шүү дээ. За тэгээд нэмэгтэй эхлээд 10-т 100-д 1000-туудаа нэмдэг. Тэр нь нэг оронтой тооныхтой адилхан гэж ярьж байсан шүү дээ 1-р анги дээр. Тэр санаа нь 2 дээр давтагдаад 100 руугаа шилжинэ. Энэ санаа 3 дээрээ давтагдаад 1000 руугаа шилжинэ. Тэр нэг дидактик нэгжийг томсгох зарчмаар явж байгаа. Эний баттгах даалгавар нь энэ 3-ыг оролцуулсан жишээ байгаа. Хасах нь бас яг адилхан. Ийм байдлаар ерөөсөө бүтэн 10-100-т нь хамтдаа 1-р ангитайгаа ч гэсэн явж байгаа гэсэн. Одоо энэ даалгаврыг хардаа 4 дээр нэмэх нь 3, 40 дээр 3, 30, 400 дээр 300. Одоо 3 дугаар ангид энэ дээр 4000 дээр 3000 гэж ороод ирэх нь ш. За үржүүлэх үйлдэлийг таниулах арга зүйд баг зэрэг өөрчлөлт орж байгаа. Одоо 3-ыг 5-аар үржүүлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? 3-ыг 5 удаа нэмнэ гэсэн үг. Үржүүлэх үйлдэл гэдэг чинь нэмэх үйлдэлийг ойлгож байна гэдгээр манайхан ч таниулаа сурцсан. Ер нь тиймч олон улсын туршлагууд ч байдаг. Та нар гэсэн шүү дээ 3-ыг 5-аар үржүүлэхээр 5-ыг 3 удаа нэмдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр 3-ыг 2-1-ээр үржүүлэхээр яах юм? Яа 3-1-ийг 2-1-ийг 3 удаа нэмнэ гэж шүү дээ. Саяны төсөөллөөр бол зөв шүү дээ тий. Тэгж олох ёстой. 3-1-ийг 2-1-ээр үржүүлдэг. Одоо яах вэ? 2-1-ийг хэдэн удаа нэмэх юм бэ? Бүхэлдээ байхгүй болцсон. 2-1-ийг одоо 3-1 удаа нэмнэ гэж байх уу? Байхгүй. Тэгэхээр алстаа ийм зөрчил гараад байгаа байхгүй юу? Тийм болохоор нэмэх үйлдэлээр тайлбарлах нь алстаа 4 5 дугаар анги одоо суур боловсролын төвшөнд энгийн бутар хаач вэ нөө
нөгөө бутархай тоонуудыг үржүүлэхээр очиод зөрчил үүсгээд. Нөгөө удаа нэмнэ гэсэн чинь би одоо 3-1 удаа гэж юу төсөөлөх вэ гэдэг нэг асуудал гарч ирээд ш тий. Тийм учраас үржүүлэх үйлдэлээ бид нар багцын тоо талбай сэдвтэй холбож авч үздэг болоод байгаа шүү. За. Гэхдээ би эхлээд тэр багцын тоо гэдгээрээ 2 дугаар ангид тусгаж оруулсан байгаа. За энд юу вэ гэхээр чинь эхлээд зураг харуулчаад ингээд 2-2-оор нь багцлаа зуруулах нь шүү дээ. За тэгсэн чинь хичнээн удаа ийм багцлаа зурчих хэдэн багц үүссэн бэ? Хүүхд тоогоо энд өчгнэ шүү дээ тий. За нэг багцад хичнээн дүрсийг оруулсан бэ тий. Тоог нь бичнэ. Нийтдээ энэ дүрсийн чинь тоо хэд байгаа юм бэ? Хүүхэд тоолдог л тий. Нэг бүчлэн тоолно уу, яана уу тэрийг 2-2-ороо нэмэгдүүлж тоолж гаргана уу? Чөлөөтэй ажиллах нэг нүүр гаргаж өгсөн юм байна. Тэгээд иймэрхүү даалгавруудыг ихтэйд хүүхдээр сайн ажиллавал шууд хүрд рүүгээ орох хэрэггүй байна шүү дээ. За дараа нь бас нэг өөр боломж байгаа. Энэ дээр би энд тусны салгаад орсон. Яаж унших вэ гэдгийг энэ доор ингээд боломжуудыг оруулсан байгаа. Тэгвэл ингээд зурцсан байвал яах юм? Ийм боломж орсон шүү дээ. Тэгвэл бичиглэл өөрчлөгдөх үү гэдгийг хүүхдээр бас ажиглуулахаар ийм оруулсан байгаа. Гэх мэтлэнгээр энэ нас яг багцын тоон нэмэгдээд ах тусмаа хурд яаж өөрчлөгдөж гэнэ вэ? Үйлдлийн дүн гишүүдийн хамааралтай чинь хамааралтай тий. Үржигдэхүүний аль нэг нь өөрчлөгдөд байвал нөгөөх нь утга нь яаж өөрчлөгдөх вэ гэдэгтэй хамаатай. Нэмэх хасхыг ингэж уялдуулдагтайгаа адилхан үржүүлэх баахыг бас жоохон зэрэгцүүлсэн юм байна 2 дугаар ангид. За энэ зэрэгцүүлэхтэй яасан гэхээр энэ үржүүлэх үйлдэлээ авчаад одоо эндээс хуваах үйлдэлээ гаргах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр энд яасан гэхээр амарт болохоор энэ 6-9-ныгаа 3 найзтай 2-2-аар нь хувааж өгсөн байна шүү дээ 6 альмаа. Тэхийн тулд яасан гэхээр энд багцын тоо нь юу нэ гэж одоо нөгөөдхөрөө бас тооцоолох нь шүү дээ нийт юмсын тоо нэг багцдах юмс нь 2-2-аар нь хуваасан тий. Тэгэхээр нэг хүүхдэд хэдэд оногдсон байна. Гэхдээ хэдэн хүүхдэд тарааж өгсөн байна гэдэг чинь 3 болчихж байна гэсэн үг шүү дээ тий. Багцын тоо. Гэх мэтчлэнгээр яг өмнөх санаагаараа хуваах үйлдэлээ бас тайлбарлах нь шүү дээ. Үржих үйлдэлийг заахдаа нөгөө нэмэх үйлдэлээр заахад ямар зөрчилд хүрээд байгааг хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр дээшээ анги агс өксөх тусмаа 2 нөгөө 3 4 5 дугаар ангид ч юм уу тэр шууд талбай тухайн ойлголтыг нь ашиглаа явах нь зүгээр юм аа. Энд дээр жишээлбэл одоо энэ ногооны талбайч гэдэгс нь луун тарьсан талбайч гэж хэлдэгс нь тий. За энд урт нь өргөн нь ингээд өөгцсөн тохиолдолд талбай хэмжээг нь яаж олох вэ гэхээр урт өргөнийг үржүүлж олно шүү дээ. Тэрэн шиг энэ талбай хэмжээг олоод энийг олоод хооронд нь нэмэхээр нийт талбай хэмжээ гарна гэдгээр явах юм бол ерөөсөө цаад санаа нь үржүүлэх үйлдэл гүйцэтгэдэг мөн чанар нь өөрөө гараад ирж байгаа гэсэн үг. Яг тэрнтэй адилхан энэ нь нэг оронтой тоо дахиад орон нэмэгдсэн үед ч гэсэн саяных биелнэ. Энд арвтуудыг нэмээд гүйцээгээ зурсан ч гэсэн биелнэ гэсэн үг. Ерөөсөө цаанаа л үржих үйлдэлийн бүх санаагч нь энэ зураг өөрөө агуулчихж байгаа гэсэн үг байна шүү дээ. Нөгөө түрүүчийн хэлдэг энэ хоёр бутархай тоо байх юм бол 3.1 м ч вэ нөө 2.1 м ч вэ нөө тий сантиметр ч вэ нөө бас үржүүлж олоход зөрчилгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгээ хүүхдүүдэд үлдэгдэлтэй хуваахыг ойлгуулахын тулд яах вэ гэхээр савхнуудыг л хэд хэдэн савх өгчөөд тэр шагаа вэ нөө чулуу вэ нөө тий урд нь байрлуулчаад за 2-2-оор нь ялгаа тавиарай. Цаана үлдэж гэнэ үү? Тэгвэл яг хэдэн ширхэг юм үлдэгдэлтэй хуваагдаж байна энэ хоёрт тий. Хэдэн 2 тувааж үзэн 3 тувааж үзэн 3 туваахлаар янз янзын хувилбарууд гараад үлдэгдлүүд нь 1 2 гэдээ гараад иж магадгүй ш. Тэр энэ үлдэгдэл чинь дандаа л 1 2 гардаг юм байна. Дараа нь болохоор 4 туваахлаар 1 2 3 гараад идэх юм байна. Тэгвэл эн чинь яаж вэ? Хувааж байгаа тооноос хуваагчаасаа ямар байгаад байна те? Гэх мэтлэнгээр өөрсдөр нь дүгнэлтийг гаргуулахын зүйтэй юм байгаа шүү. Яг энэ бодис савхан дээр л ажиллаад явна гэсэн үг шүү дээ. За эерэг сөрөг тооны тухай одоо 3 дугаар ангиас орж эхэлж байгаа. Гэтэ эерэг сөрөг тоо дээр ажиллахдаа яах вэ гэхээр юу таниулах юм бэ? Энэ хувааруудыг уншиж, энэ термометрийн хуваарийг уншиж сурыг. Энэ нь нэмэх хэмийг зааж байгаа мó, хасах хэмийг зааж байгаа мó, тэ температураа хэлж сурья. Тэнд яаж юм гэхээр бид нар нөгөө хэвтэр тоончлон байдаг штэ. Хэвтэр тоончлооны ингээд зураад байгаа. Энэ дээр нөгөө эерэг нь тэг 1 10 20 30 40 гэж байна. Тэгээ термометраар яг тэрнтэйгээ адилхан. За тэг нь хаана вэ? 10 нь хаана вэ гэж жагаад хэвтүүдэд байрлуулчих нь шүү дээ. Тэгэхээр энэ хэвтүүдэд байрлуулчих юм бол энэ нөгөө термометрийн сөргүүд нь тэгвэл тоончлон дээр хаана байх нь гэдгийг энэ дээр харагдана байхгүй. Тэгээд тэр харагдснуудыгаа тоончлон дээр буулгаад зурчихлаар за тэгвэл баруун гар тишээ эргэн зүүн гар тишээ сөрөг тоонууд нь байрладаг юм байна гэж термометр дээр л ажиллах явцтай.
Шулуунчин энд эерэг нь байгаа учраас термометрийнхаа эергийг ийшээ давхцуулаад хэвтүүлчихнэ гэсэн үг шүү дээ, тий. Дараа нь термометрээ босголоо. Тэгвэл яг энэ босгож байгаа дээрээ эерэг тоонууд нь дээр байгаа учраас шулууныхаа эерэг тоонуудыг дээр байхаар бас ингээд зурчингууд сөрөг тоонууд нь доор зурагдахаар болчихж байгааз. Ингээд хэвтээ босоо эерэг сөрөг тоотой шулуун тэнглэгээ бол танилцж байгаа гэсэн үг. Энэ нь 4-р ангид координатын автхаа үзэх бэлтгэл болно. Энгийн бутархаа гэдээ үзэхлээр энэ дээр бас заа харгах зүйдээр нь баг зэргийн өөрчлөлт орсон. Жишээлбэл одоо би дүрс авлаа гэж бодоход энэ будсан хэсэг нь 4-ний 1 илэрхийлж байна тий. Одоо энд бол будсан хэсэг нь хэд байна? 4-ний 1. За 4-ний 1 4-ний 1 боллоо. Бутархаануудыг жишдэг. Энэ хоёр 4-ний 1 хоорондоо тэнцүү юу? Тоогоороо тэнцүү. Хэмжээгээр өөр байна гэж байна. Хэмжээ гэдэг үг чинь маш чухал болж байгаа. Тийм учраас бид нэр хэмжигдэхүүнийг барьж энгийн бутархааг заая гэж хэлж байгаа шүү. Зүгээр хоосон яриа жишээд байхгүй. Цаана заавал хэмжигдэхүүн явах ёстой. Бид нэр 1 метрийг дотор нь сантиметр гэсэн нэгжүүдэд хуваацсан 1000 метрийг харахаар сантиметр гэж бичсэн байгаа шүү дээ, тий. Тэгтэл өөрөө метр чинь нэг уртын нэг нэгж тэрнгээрээ тэдэн метр гэд хэмждэг. Тэр метрээр тэр олон хэсэгт хуваасан 1 метрт хэдэн сантиметр байдаг лээ? 100. Тэгэхээр 100 хуваасны 1 нь байна шүү дээ, тийм үү? Метрийн 100 хуваасны 1-ийг 1 см гэж нэрлэжээд сантиметрийг өөрийг нь бас уртын нэгж болгож аваад тэрнгээрээ хэмжилт хийгээд байдаг үстэй. Бутархай тоог бас бид нар яг уртын нэгж байна гэж үзэх нь шүү дээ. Одоо юу гэх? Одоо энд бол яг 5 хуваасны 1 гэхлээр чинь 5 хуваасны 1 метр нь бол өөрөө уртын нэгж болчлоо гэсэн үг байна шүү дээ. Шинэ нэгж. Тэр утгаараа л бид нар бутархайгаа ойлгоод за энд тэгвэл будсан хэсэгт 5-ны 1 хэдэн ширхэг байна вэ? Тэгэхээр энэ бол 3 ширхэг 5-ны 1 буюу 5-ны 3 метр юм а гэж ярих нь байна. Хэрэглэтгүүнээс ганц хоёрыг харуулчих да. Нэг удаагийн тавг хайчлаад ингээд би энийхэн завсар хийгээд тэгээ энэ бол ингээд бутархайг харуулахад хэрэг болно тий. Хэдэн хэсэг вэ? Диаграмыг харуулахад хэрэг болно. Одоо ингээд том жижигийг харуулад энэ хоёрын хооронд нь жишээж болно. Үнцэг харуулахад хэрэг болно. За одоо энэ хоёрыг харьцуулаад хүүхдээс энэний 2-ны 1, энэний 2-ны 1 адилхан уу? Гэх мэтлэнгээр ингээд асуугаад явах нь шүү дээ. Үнэхээр яг адилхан байна уу? Ингээд давцуулаад үзтээ нэг нь ингээд илүү гараад том болчихж байгаа зү тий. Нэгдүгээр ангид юу ямар байдлаар ашиглаж болох вэ? Цаг хугацаа шүү дээ. Энийг нь хардаа бүгдийг ингээд 12 цагаар тэмдэглээд энэ хоёр дээр зүүнний зураг шиг юм наагаад тэг англиар цаг нь гүйдэг байхгүй юу? Яг хүүхэд орчин тойрноос бодит зүйлсийг ямар дүрстэй адилхан байна вэ гэдгийг нь олж харж нэрлэх гэсэн ийм үйл ажиллагааг явуулах боломжтой юм байна. Дээрээс нь 1-р ангид үзэх үндсэн дүрсүүдийн энд оруулсан гэсэн. За тэгээд дүрс гэж ярьж байгаа ч гэсэн биетийг 1-р ангид наривчлан судлаагүй ч гэсэн биетээ ашиглаад дүрсээ зурах боломж байгаа юм байна гэдгийг харсан байгаа тий. Мөн зөвхөн биетийг барих биш дүрсээ ч гэсэн хайрцаг байхгүй бол уутан дотор тий. Дүрс нь харагдахгүй уутан дотор хийгээд бариулж болно шүү дээ. Эсвэл уутны гаднаас нь бариулах ч юм уу. Гэх мэтлэн өөрсдөө зурагнаас санаа аваад олон үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой. Тэгшхэмтэй дүрс гэж ямар дүрс байдгийг бэ гэдгийг нуглах замаар давхцуулж үзнэ. Нөгөө тэгшхэмтэй гэхэлэр хоёр тэнцүү дүрс болоод байгаа шүү дээ. Гэтэл тэгш өнцөг дүрсийг хүүхдэд өгөөд эсвэл зориудаар өөрөө нугалж үзүүлж болох юм. Би цаасыг ингээд нугалчих юм бол энэ үүсэж байгаа хоёр дүрс нь хоорондоо тэнцүү юу? Тэнцүү. Хайчлаад үзээд давхцуулж үзэж болно. Хайчлахгүйгээр нугалсан үедээ энийг тэгшхэмтэйгээр нугалсан гэж хэлэх үү? Хэлэхгүй. Яг давхцах ёстой тий. Тэгэхээр ийм байдлаар зориуд сөрөг жишээ авч ийж тэгшхэмтэй бишийн ялгааг нь хэлж өгвөл зүгээр шүү. За талбайг хэмжих нь бол квадрат тоолох суурь нь байгаа гэж байгаа учраас 1-р ангид зөв төсөөлөл явж байгаа гэдгийг хэлсэн тий. За дүрс судлах дээр одоо 2-р ангид тахир шугамаа битүү дүрсээсээ ялгана. Хүрээний уртыг олно гэдгийг ерөөсөө бүх талын урт юм шүү. Эргэн тойрны урт, хүрээнийх нь урт юм шүү гэдгийг хэлэх нь шүү. За тэгшхэмтэй дүрсийн талаар 2-р ангид яг адилхан авч үзэж байна. Гэхдээ 1-р ангиасаа ялгаатай зүйл нь юу байна вэ гэхээр тэгшхэмийн тэнглэгийг аваад үзсэн. Энэ дээр цэг тэмдэглэсэн байгаа. Цэгүүд нь янз бүр байна, тийм ээ?
Тэгэхээр цаасан дээр ийм дөрвөлжин шугамтай цаасан дээр хүүхдээр хийлгэж болно гэсэн үг. Цэгийн тэмдэглээд өгөөд зурааснийхэн дагуу нуглуулад үзэж болно. Тэгэхээр энэ тэмдэглэсэн цэг чинь давхцаад байна уу үгүй байна уу гэдгийг нь өөрсдөр нь ажиглуулж олуулж болно. За 2 дугаар ангид тэгээд дүрс зурулж эхлүүлж яах гэсэн үг байна тий. Тэгшхимийн тэнглэгийг өгчөөд за энд нэг жишээ өгсөн. Одоо энийг гүйцээгээд энэ дүрсийг тэгшхимтэйгээр гүйцээгээ зурчгаа гэд.